зарим хүмүүсийн ингээ энергийг үзэхээр энерги нь ерөөсөө уналтанд ороогүй үндсэн үр дүнд нэтгэвтэй ажиллаж байгаа мөртлөө тэр хүн бүр ингээд өөрөө юу ч чимээргүй санагдаад юу ч хийхээ болцсон үе гэж байдаг байхгүй. За тэр нь бол энергийн блокноос бол блокгүй харин эсэргээрээ өөр өөрөөр шилжих гэж байгаа учраас энергийн дахин төрөлт мөчлөг явагдаж байгаа учраас тэр хүн юу ч чимээргүй болцсон үе дээр ирсэн байна гэсэн. Юу вэ гэхээр ажил төрөл хийгээд амжилттай гоё явж яснаа ажиллаа хийхээ болцсон гэртээ зүгээр суугаад баймаар те найз нөхдөд уулзаад итгэвтэй байдаг басна найз нөхдөж уулзмааргүй хүн хоорондын харилцаанд ч ормооргүй хүмүүсийг ойлгож өөрийгөө ойлгуулахаас ч бүр залхаад те яг зүгээр л ингээ гой ганцаараа л байж амир болцсон үе байдаг байхгүй. За энэ хоёр шалтгаантай. Нэгт нь бол энергийн хүрдүүд блоклогдоод зүрхүү хүрд, хайрын хүрд, өөртөө итгэлийн хүрдүүд урам нь хугараад цэнэггүй болсон тохиолдолд ийм үе гардаг. Гэтэл хүрд нь өөрөө итгэвтэй энергитэй байгаа мөртлөө бас ийм үе гардаг. Хэрвээ энергийн хүрдүүд нь доошоо унаагүй тэр хүн энерги алдагдлалд ороогүй мөртлөө ийм одоо зүйл тохиолдож ийн гэдэг нь бол тэр хүн та энергийн хувьд яг өөрийгөө яг ямар баймаар байгаа нь, ямар хүн баймаар байгаа нь тэр байгаагаараа байх тэрийг өөртөө олох гээд тэр орон зайг өөртөө олох гээд өөртөө ажиллаж чинь гэсэн үг байхгүй юу? Та биш таны дотоод сүнс чинь тантай ажиллаж байна гэсэн үг. Тэр нь бол юу ч битгий хий те бай жоох ингээд тайвшраад өөрлөгөө ороод жоох өөрийгөө анзаарч мэдээд би яг ямар одоо хүн юм бэ? Би яг ямар байх ёстой юм бэ гэдгийг төвлөрөө дүгнээ зэмжин гэсэн үг байхгүй юу? Тэгэхгүй бол хүмүүс чинь ихэвчлэн ингээд амьдралдаа хүүхэд эсвэл ажил эсвэл амьдрал эсвэл мөнгө өөр гэж явсаар хагаад өөрөө яг тухтаагаараа буюу яг өөрөө ямар баймаар байгаагаа мэдхээ болчдөг байхгүй юу? Ямар дүртэй, ямар царайтай, ямар сэтгэл зүйтэй баймаар байгаагаа мэдхээ болцсон. Тэнгүүт ингээд амьдралын мөн чанарт нэг суралцаад өөрийгөө нэг жоохон ойлгох гээд өөртөөгөө ингээд ажиллаад явж явах үедээ хүн бүр ингээ юу ч юмэргүй санагддаг. Бүр ажиллаа хаяад энэ ажил миний ажил биш вэ штэ гээл те. Гэл найзууд ингээл хүмүүстэй уулзнаа ёо энэ миний тойрог биш вэ штэ гээл те. Ингээл бүр хинтэй ч уулзмааргүй юу ч юмэргүй болоод ирдэг. Энэ бол ерөнхийдөө та өөрийгөө өөрөөр нь байлгах гэж хичээж байгаамаа. Таны дотоод сүнс чинь яг жинхэнэ өөрийгөө олох гэж хичээж байгаамаа. Энэ бол энергийн блоктой холбоотой биш л бол яг тийм шалтгаантай байдаг. Тэгэхээр энэ үед нь яах ёстой гэдэг вэ гэхээр сорилт хий. За нэг хэсэг амраад тэ өөртөө ажиллаж агаад шинэ зам туршиж үз. Ажлаасаа гармаар байвал гар, ганцаараа баймаар байвал бай, хүнтэй харьцмааргүй бол битээ харьцтай. Яагаад гэвэл та нэг юм өөртөө шинэ зүйл хийж үзээд тэрэндээ ингээд сорилт хийжээж, тэрийгээ давн туулж ээж тодорхой шинэ зорилго амьдралын шинэ хүчлэл рүү орж ийн гэж бодоод анхаарлаа өөр дээрээ хандуулад шинэ зорилго, шинэ аялал, шинэ үйлдэл хийжээж та нэг тийм юу ч хэмэргүй байсан байдлаасаа гараад юм хиймээр болоод урамгүй байсан бол урамтай болоод амьдрал утгагүй юм шиг санагдчихснаа буцаад утгатай юм шиг болж эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр дотоод ертөнц гэдэг бол юм цэвэршилт гэдэг зүйл маш хэрэгтэй байдаг. Байнга дотоодоо цэвэрлэж, байнга дотоодоо ажиллаж, өөрийгөө ярьж, өөрийгөө таньж тэ шинэ энергит өөрийгөө бэлтэж явах хэрэгтэй. Тэгэхгүй та удаан энергитаа, хуучин энергитаа удаан явах эсвэл тэр хуучин энерги чинь яг таны өөрөө өгсөн энерги биш байгаа тохиолдолд хүн бүр ингээд бүх зүйлээс өөрийгөө тусгаарлаж хаадаг. Яг энэ тусгаарлаж хааж явах үедээ тодорхой мэдрэмжтэй хандаад яг зөв цагтаа шин төлөвлөгөө боловсруулаад шин зорилго өөртөө гаргаад явж чадвал амжилттай байж чадна. Тэгсэн чинь бүр ингээд айгүй удаан тэр зүйлтэй гацчих юм бол буцаад энерги унах шалтгаан болчиход байдаг байхгүй юу. Тэгэхээр та яг одоо юу ч чимэргүй санагдаад амьдрал утгагүй санагдаад байгаа бол нэгтэн та хэсэг амарч байгаад өөрийгөө танд сураа. Өөрийнхөө тэр тойргоос гараа тий мөн шин энерги, шин давтам, шин аялал, шин үйлдэл, шин төлөвлөгөө өөртөө бий болго. Энэ сорилтыг давсны дараа та дахиад амьдралд хайртай болох нь уу, дахиад ингээд бүх зүйлд идэвхтэй байх нүггүй юу гэдгийг шалгаараа. Ийм зүйлийг хийснээр ч дараа гисэн адилхан амьдралд итгэхгүй байгаа дэвэл таны энерги унсан биш магадгүй буцаад итгэвтэй болж ивэл окей та яг өөрөөрөө байх тэр орон зайгаа хайж гинэ л гэсэн үг. Тэрийгэ хайгаа судлаад тэрийгэ ингээд аль нь юм бол гэд эргэлзэж явах үедээ хүн ийм сэтгэл зүйтэй байдаг гэсэн үг. За ингээд та нартай амжилт хүсье.